өндрийн зочин бол хоёр зочин маань бол бас онцлогтой хоёр зочин байгаа. За өглөө хөтөлбөрийн зүгээс бол энэ 7 хоногт шинэ уран бүтээл, шинэ кино жүжигийг сонсогчдод мэдээлж байгаа. Яг энэ хүрээнд бид өчигдөр бас мэдээлэл хүргэжсэн. Тэгээд удахгүй буюу 11-р сарын 19, 20, 21-нд тоологдох Монголын их хатад гэсэн бүжгэн жүжигийн уран бүтээлчдийг студид урьж ирсэн байна. Хоёр сайхан бүжигчин бүсгийн манай студид өглөө эртлийн ирээ та бүхэнд мэдээлэл өгөхөөр ирсэнд баярлж байна. Тэгээд өглөөний мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? Өглөөний мэнд их юм сонсогчд үзэгчдээ бас энэ сайхан гэгээ өглөөний мэндийг хүргье. За баярлалаа. Монголын их хатад бүжгэн жүжигт 9 их хатны, гоо хаттын, ухаантай хаттын дүрийг бүжгэн жүжигээр дамжуулан хүргэхээр болсон байна. Тэгээд энэ Монголын их хатад бүжгэн жүжиг бол 2013 оноос хойш дэлхийд тайзнаа тавигдаж монголчуудын мань хүртэл болж исэн. Яг энэ жилийн жүжигийн тухайд ямар онцлогтой байна? Та хоёр маань хин гэсэн хаттын дүрийг бүтээж байна гэд ярилцгаах хэвлээ. За юуны өмнө манай үндэсний урлагийн их театрын нийт уран бүтээлчдтэй бас энэ сайхан өглөөний мэндийг хүргэе, сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэгээд манай Монголын их хатад бүжгэн төлсөн маань одоо ерөнхий одоо цомлолоор бол урлагийн гавьяа зүтгэлтэн боолд ажилласан байгаа. Бүжиг дэглээчээр Монгол урлагийн гавьяа зүтгэлтэн Баярбаатар багш маань ажилласан байгаа. Хөгжмийн зохиолчороос Монгол урлагийн гавьяа зүтгэлтэн Мөнх болд ах маань ажиллаж байна. За тэгээд үнэхээр одоо маш мундаг тийм том хүмүүс бол ажилласан байгаа. За манай 9 хаттуудын хувьд бол одоо яг үүх түүхээсээ те гоо марл чоноос ахуулаад ингээд яг он цагийн дараалалаар ингээд хаттууд маань орсон байгаа. За миний хувьд бол Сорхогтон хатны дүр дээр ажиллаж байгаа. За анх бас 2013 онд Сорхогтон хатны дүр дээр томилогдсон. Одоо тэгээ яг Сорхогтон хатан дээр ингээд дахин бүхэл 8 жилийн дараа дахин гарч ийн. За тэгээд Сорхогтон хатны хувьд гэх юм бол одоо эмхтэй Чингис гэж хэллэгддэг. Тэ төрийн их хуралдайг тэргүүлдэг, дөрвөн хүн дөрүүлээ хаан болсон тийм эрдэм мэдлэг суу бэлгтэй тийм ухаантай хатан байгаа. За энэ ухаантай хатны дүр дээр бол ингээд чадан ядан ажиллаж байгаа. За манай Мишелийн хувьд болохоор за сайн бацгаана уу. За намайг Мишель гэдэг. За би болохоор бүрт хатны дүр дээр анх удаа ажиллаж үзэж байгаа. За энэхүү дүрийг маань болохоор би анх удаа хийж байгаа юм биш. Энэхүү дүрийг өмнө одоо манай бүжигч нар маань бүтээж исэн. Энэ дүр дээр анх удаа ажиллаж байгаа болохоор бас сандарч ийн бас сурах юм зөндөө байна. Үндэсний урлагийн их театрт ороод хэдэн жил болж байна Мишель? За би одоо яг 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Бас туршлагатай тийм ээ. Тэгээд бүжгэн жүжигээр дамжуулаад монголчуудын тэр их гоё үүх түүх, өв соёл тэр бүгдийг бүжгээр дамжуулж хүмүүст ойлгуулна гэхээр бүжигчин хүмүүс чадхад байх л да. Бидний хувьд бол ингээд сонсоход нэлээ юм хэцүү юм шиг тэгээд очиж үзмээр үнэхээр одоо тэндээс яаж ингээд илэрхийлдэг юм бол гэдэг их сонирхолтой санагдаж байна. Тэгэлгүй ах уу. Ер нь одоо тухайн үндэсний оршин тогтох үндэс гэдэг бол дандаа өөх түүх, тэг өв уламжлал, соёл, урлаг нь байдаг. Тэгээ манай үндэсний урлагийн их театр бол ер нь одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэр дээр үе те Чингис хааныхаа үеийн тэр соёл, өв уламжлал, тэр сургаал те сайн сайхан зүйлүүдийг одоо цагтаа бас ингэж дахин ингэж сурталчилж байгаа нь бол бас бидний хувьд бол бас үнэхээр одоо бахархууштай. Дээрээс нь манай Монголын хатад төлс бүжгийн төлс маань одоо 9 хатан байгаа шүү дээ те. 9 хатан маань миний хувьд бол би тэгэж битээ байн хийлдэг. Одоо 9 ном уншсантай тэнцхээр дээрээс нь бүжиг гэдэг урлаг бол одоо биеийн хилэмж, биеэр бүх одоо илэрхийлэл те уурлах, уцаарлах, гомдох, туйнах, уйлах тэр болгоныг бүжгийн хэлээр илэрхийлдэг учраас бас маш онцлогтой. Дээрээс нь бүхэл бүтэн манай үндэсний урлагийн их театрын одоо дуучид байна, хоор дуучид, манай үндэсний их найрал хөгжимчид, сэвжлийн нэрмжид бүжгийн чуулгын хамт олон ингээд дээрээс нь тайз арын албаны уран бүтээлчид гээд 200 гаруй уран бүтээлчид зэрэг ингээд хайзан дээр 2 цаг амьд ийм тоглолт болдог. Тэргээрээ илүү онцлог дээрээс нь үзэж байгаа үзэгчдэд хүртэл илүү тийм одоо амьд яг тэр нэг 2 цагийн турш яг тэр одоо Чингис хааны үеийн тэр олон хаттуудынхаа амьдралаар ингээ аялах нэгэн сайхан тийм одоо
айгүй гоё мэдлэг оюунда одоо баясал төрүүлсэн те оюунда сайхан мэдлэг хоригдлуулсан тийм сайхан тоглолт болтгоо гэж хэлмээр байна. Сонирхолтой санагдчих тийм. Уламжлалт одоо ёс заншлыг одоо сэргээгээд тухайн үеийнхэн хөгжмийг сэргээгээд сэргээж ийн гэж байна. Миний хувьд бас бодохдоо жүжиглээд дээрээс нь бүжиглээд тэгээд тухайн үеийнхаа нэг одоо уламжлалт дуу хооронд зогтсон тийм бүжиглэлт бас маш хэцүү баха. Бэлтгэл сургууль дээр нь хэр хийж байна? Ер нь айгүй удаа хийж байгаа. Маш удаа хийж байгаа. Бараг сар болох гэж байна тий. Сар гаруй болж байна. Дээрээс нь манай уран бүтээлчид ер нь нөгөө ковид гээд 2 жил гаруй ингээд тайзан дээрээ гараад уудсан. Тайзаа маш их сансан байгаа. Тэгээд одоо яг удахгүй ингээд энэ 5 дахь өдөр тайзан дээрээ гарах гээд одоо бүр доглолтой, баяртай. Тэгээ маш сайн бэлтгэлтэй байгаа. За ер нь хин Бямбагийн тухайд гэвэл одоо 8 дахь жилдээ гэж тэгж штэ. Өмнө нь 8 дахь удаага гэж байна. Өмнө нь дандаа сорхогтой хатны дүрийг бүтээжсэн нь эсвэл өөр хаттын дүр дээр ажиллаж байгаа дэмжлийн хувьд ингэж сонгогдож байна уу? Ер нь бол анх сорхогтой хатан дээр ажилласан. Одоо бас яг сорхогтой хатан дээр байгаа. Тэгээд миний хувьд гэх юм бол одоо 17 дахь жилээ үндэсний урлагийн театрт өршнээр ажиллаж байгаа. Тэгээд саяхан бас ингээд хөөрхөн мамалаад тэгээд өнгөж төрөөд ороод ирсэн байгаа учраас өөр хатны дүр дээр бол одоохон байраа ажиллаагүй. Гэхдээ цааш таа бол ажиллана бас мантгай заахтан дээр ажиллая шүү чи гэж бас даалгавар авсан байгаа. Надад дүрийн сонголтыг сонин санагдаад байна л да. Үндэсний одоо урлагийн их театрт хичнээн бүжигчин байдیں۔ Яг энэ 9 хатны дүрд бол одоо нөгөө юу дүрлээ? Нөгөө гол дөрөвдөө. Тий. Гэхдээ заавал нэг дублер дүртэйгээ одоо нийтдээ 18 одоо бүжигчин сонгогдсон байгаа штэ. Мэдээж одоо нөгөө тухайн хүний туушлага, онцлог, ерөнхий дүрийн одоо тухайн хүний өөрийнх нь онцлог, характер хүртэл тэр дүр сонголтод нөлөөлдөг байх гэж би бодоод байна. Тэгээ яаж ингэж сонгогдваа? Та хоёр одоо энэ яг 9 хатан нийтдээ 18 бүсгүй хэдэн бүжигчдээс ингэж сонгогдсон болоо гэдэг бол хин өнгө бас сонирн байгаа хэл та. За манай 100-ны манлайд бүжиг дэглэж сэвжид багшийн маань нэрэмжит бүжгийн чуулга маань одоо 50 гаруй бүжигчдтэй байгаа. 55 бараг байгаа шүү тий. 55 гаруй бүжигчд байгаа. За тэгээд ер нь бол Монголын хатад энэ мундаг дөрүүд дээр бол ерөнхийдөө бас нэг юм өөр ингэсэн онцлог тий гадаад төрх одоо бүжиг гэдэг бол ерөөсө харагдах хурлаг учраас гадаад төрх тэр зүс царай өөрийнх нь бас нэг мэдлэг ур чадварыг нь харж агаад за энэ хүн бол энэ дүр дээр илүү тохиромжтой юм болов уу гэж манай одоо багш нар маань бол зөвлөөд тэгээ тэрэн дээр бол ингээ ажиллаж байгаа. Тэгээ ер нь манай энэ одоо 2021 оны Монголын хатад төлс бүжгийн жүжиг маань илүү онцлогтой одоо шинээр маш их олон хаттууд төрж байгаа. Тэгээд манай хаттууд бол бас нэлээд айдастай байгаа тийм. Мишель хатны хувьд бол ямар айдас вэ? Тэгээд дүрээ ингээд судлаад, дүрээ бүтээгээд ингээд дадлага хийгээд тийм ээ бэлтгэлээ хийгээд хатан гэрч бас маш том дүр байна тийм. Бэлтгэлээ хийж явах явцдаа мэдээж одоо тэр зууны үед очиж байгаа, онцлог соёлыг мэдэж байгаа. Тэгээд энэ хаттуудын ухаан бэлгийг бол ингээд өөрөө гайхширсан, хүлээн зөвшөөрсөн зүйлүүд олон байгаа хэл та хамгийн гоцгойдор чамд хүрсэн нь. За бүрт үжин тийм ээ. Өөрийнх нь анхны нэр нь мэдээж одоо нөө судалгаа маш сайн хийх ёстой. За бүрт үжин маань 1100 одоо 61 онд одоо Хонгороод аймгийн одоо дайс эцний охин одоо тэр үед бол одоо ганц охинтой байсан гэж одоо номдоо одоо судрт тэр юм дээр бичигдсэн байт юм лээ. Тэн дээр мэдээж судалгаа шинжилгээ хийгээд бүрт хатан миний хувьд одоо яг ийм байсан болов уу гэж одоо утасны үндсэн дээрээс одоо мэдээж дүрээ гаргаж байгаа. Мэдээж тэгээд энэ бүрт хатан маань бас бусад хаттай бодох юм бол илүү нэг хурд мэдээж хүч тий одоо бүхэл одоо бүжигчин хүнээс юу гарах ёстой тий жүжиглэлт дээрээс нь одоо ерөөсөө ур чадвар айгүй их шаарддаг юм лээ. Тэрэн дээр энэ одоо маш сайн одоо хичээж ажиллаж байгаа. Тэгээд аль одоо өөрөө бодож байгаа бүрт хатан яг миний бодлоор ийм байсан болов уу гэдэг. Ямар байсан болов гэж бодож чинь чи.
Бүр татныг нэг яг энэ дүрийг бүтээгээд илүү бид нар нэг уншаад өнгөрөхөөс илүү чи илүү сайн судалж байгаа шнэ. Тэгэхээр бидний мдээгүй юм алгаг үнцгийг бас хэлэх байх гэж асуугаад байна л да. Бүрт гэж яг ер нь яг юу нь илүү ингээд монголчуудад одоо хүндлэгдэхээрээс юм байна. Ерөөсөө Чингис хааны одоо аваал гэргээ тийм тэгээд мэдээж одоо Монгол турхтныг одоо нэгтгэхэд хамгийн том тусалцаа одоо ухаан хажуунаас нь хийлж зөвлөж тэрийг бол Монгол турхтыг нэгтгэхэд хамгийн том одоо тус үүрэг одоо гүйцэтгсэн хатан гэж боддог. Тэгэхээр маш ухаалаг хатан байсан байх гэж би бодож байна. Хатан ухааныг харуулдаг. Тэсвэр төвчээртэй тий. Одоо яг нэг хаттуудынх нь ингээд өөр өөрийн онцлогтой дийлж аяг бүжгийнх нь нөгөө дийлэлт найруулах нь хүртэл ондоогоо штэ тий. Тэгэхэд бол манай бүрт татны одоо хэсэг дээр бол миний одоо харж байгаагаар бол одоо айгүй их тэсвэр төвчээртэй эмэгтэй хүн гэдэг чинь зовлон жаргал бүгдийг л үзэж туулдаг ч гэсэндээ тэсвэр хатуужил гэдгийг бол маш сайн харуулдаг тий. Чингис хаан маань ингээд аян дайнд явж ирээд 9 үгэн гэдэг хоёр хатан авчраас тий. Хатан болгож авчирхад бүрт хатан маань тэнд дотроо хэдий уйлж байгаа ч гэсэндээ наанаа бол ингээд одоо айгүй том тэсвэр гаргаж тэрийг ухаан зарж тий тэрийг ингээд одоо бүжгийн хэлээр ингээд харуулж байгаа нь бол яг ингээд хүнд бол ингээд хүний зүрхэнд хүрэхээр тийм сайхан найруулгатай. Өөр очиж үзмээр санагдаж би бас нэг сонирхоод байна л да. Одоо нэг Монгол хатад гэхэр чинь одоо бас айгүй том нүсэр том хувцастай том малгайтай. Тэгээд тэр тийм том хувцастай бүжиглэн гэхээр би бас миний санаанд бас боохгүй байна л да. Тэр ер нь бас түүртэх асуудал ямар хүндрэлтэй асуудал байх вэ? Хувцсны хувьд. Хувцсны хувьд бол үнэхээр түүртэх асуудлууд байна. Тэр одоо нэг дээр үеийн мундаг хаттуудын бортхон малгай, тэр бортхон малгай чинь бас нэлээд хүнд. Тэр малгайгаа ингэж хаашаа гидэж бүжиглэн тий. Тэгэл гутал хувцснаас ахуулаад. Гэтэ бол бэлтгэл одоо мэрэгжлийн бүжигчид гэдэг чинь энэ дээр л сайн бэлтгэл хангасан байх хэрэгтэй учраас энэ дээр бол нэг асуудал гайгүй. Түүртэд ахна гайг байх тийм ээ. Гоо үзэмж алдахгүй гэр тийм тийм ээ. Бямбагийн хувьд сархагтан хатантай өөрөө чи яг зүгээс ин адилхан зан чанар нь юу байна? За мөн арай өөр ингээд гарах гэж жоохон хэцүү байгаа илэрхийлэл тэр зан чанар нь бас юу байна? За сархтны хувьд бол сархтан хатны хувьд бол угаасаа амар агуу хүн те одоо Монгол болоод дэлхийд даяараа алдартай тийм мундаг ухаан бэлэг суу бэлэг хүн. Тэгээд ерөөхдөө би ингэж яг нөгөө өөрийгөө сархтноор төсөөлж өөрийгөө яг тэр одоо тэр амьдарч исэн цаг үед нь өөрийгөө аваачаад тэгээд бүр тайзан дээр гарахынхаа өглөө бүр тэнгэртээ сүүгээ өргөж жагаад би бүжгэлдэг. Тэгээд бүр ингэж өөрөө ингэ сах бүр дотроо ингэ сүсгэлж бүр үнэхээр би одоо ингэ сархтан шиг байх хэрэгтэй гэл тий 7 хоногийн бараг өмнөөс ингэж ариусгаж тий сүү муу угаал тийм байхыг айгүй хүсдэг. Тэгээд яг адилхан одоо зан чанар гэх юм бол яг одоо яг тэрийг сайн хэлж мэдгүй тий. Гэхдээ зүгээр нэг бишрэм зан чанар юм эсвэл зүгээр л одоо тэр хүнийг бол зүгээр дөрөв хүүгээ одоо Монголын түүхэндээ дөрөв хүүгээ төрсөн дөрөв хүүгээ дөрүүлэнгийн хаан болгож чадсан гэдгээрээ бол бүр хамгийн ухаантай. Ингээл энийг хэлэхэд л хүн бол тэгэхээр агуу юм аа л гэдгийг ойлгоно. Тэгээд дээрээс нь хүмүүжүүлдэг байх тийм. Тэгээд одоо энэ төр засаг тий бүх төрлийн тэр юунд ингээд сургаал нь байж идэг. Одоо Турк улсад гэхэд өөрийнх нь тийм сургууль байж идэг. Тэгээ одоо хүртэл ингээд сурахтай хатны нэрмжит одоо сургууль байж идэг юм лээ. Их сургууль юм болов уу? Ерөнхий боловсролын сургууль. Их сургууль байдаг. Оо ямар мундаг юм бэ. За ингээд яриад ахаар хүн бүхэн одоо энд ингээд сонсохоос илүү очиод үзье гэж бодож байгаа. Очиж үзэхийн тухайд 3 өдөр гэж ингээд тайвширч болохгүйгээр нийтдээ хэдэн хүний судалтай юм пледийн одоо нөгөө захиалгууд яаж явагдаж байгаа юм үзэх хүмүүстэй ямар шаардлага тавих ингээд тэр талаар хэдүүлээ мэдээлэл өгье. Цаг багуулсан байна. За энэ сарын 11 сарын 19 2021-нд манай үндэсний урлагийн их театрын тайзнаа тоглогдно. За Ticket CGM-ээр захиалж байгаа. Бүр болохгүй бол очоод манай үндэсний урлагийн их театрын каснаас очоод авчиж болно. За тэгээд ерөнхийдөө ковидын улмаас бас нөгөө зэрэгтэл маань 50% дүүргэлттэй байгаа учраас ер нь яарах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө ер нь бол манай билет дуусч байгаа юм шиг байлээ. Одоо авч амжаагүй бидний хувьд бол яарчлах бол яарчлах бол болохгүй. Дээрээс нь 3 дугаар тунд
хамрагдсан байх шаардлагатай юм билээ. Яг тэгэхээр энэ манай бас соёлын яамнаас шаардж байгаа зүйл байгаа даа. Тэгээд эрүүл ах уу те бүх хүмүүсийнхаа эрүүл ахын талаас нь мөн 3 дугаар тунд одоо хамрагдаж чадахгүй үнэхээр боломжгүй байгаа бол манай тэр үндэсний урлагийн их театр дээр минь ирээд төрөвчлсөн тестээр үзүүлээд тэгээд шууд тэр дараа үзүүлээд жоохон өмнө очиод үзүүлж хэрэглэгээ очиод тий 19-нд 17 цагаас болов. Тий 20-21-нд болохоор 20 цагуудаас. Үгүй 19 цагаас 19-нд чинь 19 цагаас байсан баха тий 19-нд болохоор 17 цагаас 20-21-нд 19 цагаас. За энэ бүжгийн жүжигийг очиж сонирхож үзье. Монголынхаа их хаттыг ямар гайхалтай, хатан ухаан гаргаа гэж хэлээд байдаг ш. Надаа эмэгтэйчүүдийг бол хатан ухаантай бай, эмэгтэй хүн ухаантай байж ар амьдралаа зөв зохицуулдаг, үр хүүхдээ зөв хүмүүжүүлдэг, эмэгтэй хүн ухаантай байж гэр бүлээ авч үлддэг, хатан ухаан гэж яриад байдаг. Гэтэл яг хатан ухаан гэж юу юм бэ гэж бид нар бас асуух үе байдаг штэ. Тэгвэл яг энэ бүжгийн жүжигийг очиж үзээд эмэгтэй хүнд ямар үед төсвөр төвчээр хэрэгтэй, ямар үед тэр уран гоо байдлаа ашиглах хэрэгтэй, ямар үед илүү ухаалаг хандах хэрэгтэй. Ингээд энэ бүгдийг бол уран сайхны аргаар хүнд илүү гоё ойлгомжтой байхаар ойлгуулах гээд байгаа юм байна штэ, тийм ээ. Тэгээд яг энэ ковидын нөхцөл байдал ингээд иргэшээд энэ тоглолт үзүүр үйлчлэгээ эхэлж байгаад маш баяртай байна. Тэгээд 11-р сард бол ямар ч байсан та хэд маань энэ Монголын их хаттгээ бүжгийн жүжигээ хүргэж байгаа юм байна. Дараагийн төлөвлөгөөнүүд ер нь ямар төлөвлөгөөнүүд байгаа вэ? Мэдээж одоо үзүүр үйлчлэгээ ингээд эхэлж байгаа учраас танахыг зориод очих хүмүүст бол дандаа л байгаа ах тийм ээ. Тийм дандаа нээлттэй байгаа. За яг манай үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт маань яг Монголын их хаттад бүжгийн төлсөөр маань эхэлж байгаа. За тэгээд Монголын их хаттад төлс бүжгийн төлс маань одоо тоглоодоо дуусангууд араас нь манай одоо хөгжмийн томоохон уран бүтээл, дууны томоохон уран бүтээлүүд гэдэг ингээ араасаа төлөвлөгөөнд гараад явцсан байна. Монголын их хаттад бүжгийн жүжигийг Улаанбаатар хоттой тойрвчаад магадгүй 21 аймгаа тойрох аль эсвэл одоо хилийн чамдад тийм ээ ажиллаж амьдарч байгаа монголчуудаа хүргэх гээд дараагийн зорилгод байгаа болов. Одоо нэг 3 тоглогдоод зогсож байгаа гэхээр магадгүй надад плед авч амжихгүй бол жоохон харамсалтай санагдаад байна. Тэгэхээр яг одоо хилийн чандад гэх юм бол одоогоор бол 2 сард ирэх 2022 оны 2 сард хэрвээ энэ ковид гайгүй болох юм бол бид нар Францын соёлын өдрүүд гэдэг Монголын соёлын өдрүүдээр манай үндэсний урлагийн их театр маань бүрэн бүрэлдэхүүнээрээ яваад тэгээд Европын одоо ихэнх орнуудаар Монголын их театр бүжгийн жүжигээрээ тоглогдох одоо тийм төлөвлөгөө гарцсан байгаа. 200 уран бүтээлч ажиллаа. Тэр уран бүтээлчдийг ингээд тойруулаад түргэнэхээр мэдээж маш их маркетинг, цаг хугацаа, зөв зохион байгуулалт хэрэгтэй байдаг байх тийм ээ. Тэгээд арын албанд ажиллаж байгаа уран бүтээлчид яг энэ үндэсний Монголын их хаттад жүжигийг ингээд маркетингийн олон түмэнд хүргэж байгаа хүмүүсийн бас хэдүүлээ танилцуулах уу? За манай үндэсний урлагийн их театрын одоо маркетинг дээр чинь Инхват гэдэг манай ах байгаа. Мөнх Эрдэнэ гэдэг манай маркетингийн ажилчид байгаа. Тэгээд ер нь арын албанд байдаг хүмүүс дандаа юу гэдэг чимээгүй байдаг шүү дээ. Тэгээ манай тайз гэрэл за тэгээ маркетинг тэгээд дээрэс нь манай хөгжимчид дуучид ингээд зөндөө сайхан уран бүтээлчид байгаа. Тэднэртэй бас энэ ташрамд баярлаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд бүгдэнд нь бас удахгүй болох тэр өвөл цагийнхаа сайхан нээлтэн дээр Монголын хаттын төлс бүжгийн жүжигээрээ ингээд хамтдаа 2 жил гараагүй зэрэг сайхан мэдрэмжийг бүгдээрээ авцгаа. Үнэхээр сайхан сэтгэл оюундаа баясгах болно. Тэгээд үзэгчид та бүхэн ч гэсэн хүрэлцэн ирж үзээрэй. Манай үндэсний урлагийн их театрын нийт уран бүтээлчид бүх хүч хөдөлмөрөө гаргаж та бүхнийгээ хүлээгээд суужих болно. За баярлалаа. За бидний ярилцах хугацаа энэ төврээд өндөрлөж байна. Олон асуултууд байна. Тэгээ олон зүйлийн тухай яриулмаар байна. Гэхдээ цагт баригдахгүй бол болохгүй. Мэдээж сонсогч та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад энэ хоёр бүсгүйчүүд маань тэр гоо хаттын дүрийг хэрхэн бүтээхийг очиж үзэхийг хүсэж байвал мэдээж энэ сарын 11-р сарын 19 болоо 2021-нд үндэсний урлагийн их театрыг зорж очиод үзэх бас боломжтой. Мэдээж 9 хатан гэхээр тэнд бол гайхалтай гоё үзүүлбэр болно гэдэг нь бол ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Тэгээ бидний асууж амжаагүй та хоёрын тавчхан хэлхийг хүссэн нэг хариултуудыг сонсч идэх үү? Цаг хугацаа багалдсан байна. За та бүхэндээ болон за Монголынхаа ард түмэн мөн ажлынхаа хамт олон одоо чин сэтгэлээсээ одоо аз жаргал, амжилт, хиймэр золбоо бүх сайн сайхан бүхнийг
хүсэн өрөөё. За баярлалаа. За сонсогчтой болон үзэгчтэй одоо үргэлж сайн сайхныг бодож байгаарэ гэж хэлмээр байна. Би энэ үгэнд амар туртай бодол үргэлж биелэлээ олдог. Тийм болохоор та бүхэн үргэлж сэтгэл дотроо сайн сайхныг бодож байгаарэ. Тэр болгон чинь үргэлж биелж яадаг юм шүү. Тэгээд бүгдээрээ энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. Өглөө хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Одоо өглөөний зочноор үндэсний урлагийн их театрын 2 бүжигчин 2 сайхан бүсгүйн маань оролцлоо. Мишель Бямба гэдэг 2 сайхан бүсгүйн маань оролцлоо.